Үзэгч танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ бол уул уурхай үр өгөөж сэдвт подкаст. Уул уурхай салбарын эрдэмтэд, судлаачид, инженеруудын дуу хоолойг сонсгож чиглэдэг. За хөгжлийн чиг хандлагыг хайхад эрэлхийлдэг манай подкаст сувгийн энэ удаагийн дугаар хэлж байна. Эрдэнэ төлбөр төрөмж төлбөрийн газрын ерөнхий захирал Ёндан манай өнөөдрийн зочин танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд бас өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол эрдэнэ төлбөрийн хувьд нэлээд онцлог ийм үйл явдал тохиож байна. Худалдаа авах ажиллагаа, за тендерийн үнэлгээг бол химэл оюун ухаанд суурилсан энэ систем рүү шилжүүлж байна. Энэ бол онцлог үйл явдал байлаа. Тэгэхээр миний хувьд бол бодохдоо та анх энэ эрдэнэ төлбөрийн захирлаар томилогдохдоо магадгүй энэ тендерийн шахаа гэдэг энэ ойлголтыг хамгийн түрүүнд анзаарч харсан бах. Иргэдийн хувьд нь бол нэлээд анхаарал татсан энэ сэдв байдаг л да. Тэгэхээр энэ чиглэл рүү та гол болгож хэлүүлж ажилласан болов уу гэж бодож байгаа юм. Эрдэнтийн уурхайч 7000 уурхайчд бол баялаг бүтээгчд бол маш их зүйлийг хийсэн. Тэр бол үнэхээр цахилгаан дулаан уур ус согны мөнгийг бол цар тахлын хүнд хэцүү үед бол ард түмнийхээ өмнөөс аж ахуйн нэгжүүдийн өмнөөс 18 сарын хугацаанд бол төлж исэн юм асуудал байдаг. Ер нь эрдэнтийн уурхайчд бол маш их оюунлаг олон зуун инженер техникийн ажилчид бас ажилладаг ийм газар байдаг. Тэгээ уурхайчдын энэ уулын чинээ цагаан гэдэг зүйлийг бол туулан чинээ хар ямаар харлуулдаг зүйл байдаг. Энэ бол нөгөө эрдэнтийн шахаа гэж ярьдаг, тендерийн хулгай гэж нэрлэдэг эдгээр зүйлүүд бас байдаг. Үүгээр харлуулах гэж их оролддог. Тэгээд дараах нь намайг ажил авсан дараахан 22 оны бас 12 сард нүрсний хулгай гэж зүйл гарч байх үед бол бас манай нэг нэртэй улс төрчин бол бас хэлж байсан. Их хурлын чуулганы дахимд тэр нь бол эрдэнэтэд бүр их хулгай бий. Тэр бол эрдэнэт бол экспортын гэрээгээр хулгай хийж байна, овоолгоор хулгай хийж байна. За мөн бас тендерийн хулгай хийж байна гэсэн юм зүйл хэлж байсан. Тэгээд миний хувьд уурхайчийн хүний хувьд энийг элдв хар муу яриа, за үндсэлтэй үндслэгөө гүтгэлгүүд, бодиттой юм шиг, үнэн юм шиг тийм үлгэр дамг шиг зүйлийг бол ерөнхийдөө бол таслах нь зүйтэй гэж их боддог. Тийм ч чиглэлээр өмнө нас хийж исэн биржийн тухай хууль байна тийм ээ. За лиценз олголтыг захин болгосон гэдэг эдгээр бас зүйлүүд хийж исэн учраас надад бол энэ их төхөм санагдчихсэн. Тэгээ онцлог нь болохоор эрдэнэ төлбөрт 22 оны 6 сард бас энэ худалдаа авалт тендерт хэмэл оюун ухааныг хэрэгжүүлэх боломж гэдэг юм ажлын хэсэг байгуулагдаад судалгаа хийсэн байсан. Тэгээд 22 оны 11 сард надад анх танилцуулж байсан. Тэр үед бас дөнгөж цахим хөгжил харилцааны холбооны яам бариг бий болоод удаагүй байсан. За мөн төрийн худалдаа авах ажиллагааны газар бас байгуулагдаад удаагүй байсан. Тэгээд эдгээр газруудтай бид нар бол шууд холбогдож хамтарч ажиллаж эхэлсэн. Ингээд яг одоогоос 1 жилийн өмнө буюу 2023 оны 6 сарын 2-ны өдөр энэ Чимээгээ Systems гэдэг энэ компанитай бид анхны гэрээг байгуулж ирсэн. Манай энэ саяны компани болон манай өөрийн ажилчид бол бүтэн жил хөдөлмөрсний өвчтөнд аяга өнөөдөр жилийн дараа гэрээгээ биднээс дүгнээд анхныхаа системийг танилцуулж байгаа юм. Бид нар шууд өнөөдрөөс ингээд яг нэвтрүүлчих биш. Бид нар 7 сарын 1-ээс ахуулаад параллелаар энэгээр энэ системээр хэмэл оюун ухаанаар тендер худалдаа авалтыг бид нар бол үнэлээд явах юм байна. Тэгэхээр хэмэл оюун ухаан бол хин нэгэнтэй хувилдахгүй, хин нэгэнтэй тохиролцохгүй, хин нэгэнтэй бол ашиг сонирхол ярихгүй. Энэ бол нэлээд тийм гүжүүд, нэлээд тийм өөрийгөө бодсон тийм систем гэж хэлж болно. Энэ бол виртуал хүн. Энэ бол хэмэл оюун ухаантай виртуал хүн гэж болно. Энэ маань магадгүй өнөөдөр бол жоохон хүүхэд шиг тийм байж магадгүй. Бид нэр энэ системээ цаашдаа улам хөгжүүлээд хэлд оруулна, хөлд оруулна. Гарын ганцхан төгрөг нь хөлийн 4 төгрөг нь. Тэгээ энэ систем бол 90 цент төрсэн маш тийм чадварлаг өндөр IQ-тэй боломжтой тийм систем болгоод энийг бид бол Эрдэнэс Монголын бусад уулуурхайн төрийн өмчийн компаниудад мөн цаашлбал төрийн өмчт бүх аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх ийм зорилгыг бол бид нэр өгүүлж байгаа. Тийм учраас л анханасаа бид цахим хөгжил харилцаа холбооны яам, төрийн худалдаа авах ажиллагааны газар, манай толгой компани Наран цогц захирал, тэгээ бас авилгатай тэмцэх газар, эдгээр газрууд шудраг уралдаан хэрэглэгчийн төлөө газрын кейсүүч бас хөндлөж ирсэн. Тэгээд үр дүнгээ өнөөдөр танилцуулсандаа бол бас хамт олонныхаа өмнөөс бас их баяртай байна гэж хэлье хүсэж байна. Дата мэдээллийн төв бааз бас бий байгаа тийм. Тийм. Тэгээд системийг бол тасралтгүй сайжруулад явна. Тэгэхээр 7 сарын 1-ээс ахуулаад бид нэр бүх тендерүүдийг уламжлалт аргаар болон параллел аргаар давхар үнэлээд явна гэсэн үг.
Тэгэхээр манай үнэлгээний хороонд ажиллаж байгаа улсууд ч гэсэн сэрт хийгээд нэг юм бодох хэрэгтэй болно. Яагаад гэвэл тэр үний хийж байгаа үнэлгээ болгоныг давхар хэмнэл оюун ухаан хянаад явах нэ. Шалгаж явах нэ тийм ээ. Сансаргүй алдаа гаргах юм бол тэрийг бас тийм ээ гаргаж илрүүлэх нь тийм ээ. Одоо хинэггүй байдлаасаа алдаа гаргах юм бол илрүүлэх нь дээрэс нь магадгүй гэж би хэлж байгаа шүү. Санаатай ашиг сонирхол үүсгэсэн байлаа гэхэд тэрийг бас хэмнэл оюун ухаан гаргаад ирэх нэ. Нөгөө талаасаа хэмнэл оюун ухаан маань өөрөө энэ хүмүүсийн үнэлгээг хараад бас зөрж байгаа зүйлүүд дээр өөрөө сураад өөрөө давхар ингээд боловсроод тасралтгүй сайжруулалтыг өөр дөрөй хийгээд явах юм байна. Тэгэхээр аль талдаа энэ маань их хэрэгтэй юм зүйлийг бид нар 7 сарын 1-ээс одоо ингээд үргэлжлүүлээд явна. Энэ хугацаанд бид нар бас одоо хууль эрх зүйн орчинд дотроо өдөр танилцуулж ясанчлан зарим нэгэн өөрчлөлтүүдийг оруулж тэрийг манай сангийн яам маань маш торгог хүлээж авч бас сангийн сайдын одоо тушаалд бол одоо тэр холбогдох өөрчлөлтүүдийг оруулна. Тендерийн үнэлгээнд бол бас одоо дэвшил технологи хэрэгжилж болно гэсэн юм заалт бол бас орсон байж байгаа. Тэгэхээр хэмнэл оюун ухаан гэдэг ойлголт нөгөө иргэдийн хувьд их хол байгаад идэг. За бүр энэ бол дэлхийд хэрэгжиж байгаа ийм ойлголт гэдэг. Гэтэл манайх бол эрдэнэ төлөвлөр ингээд анх төрөмж төлөвлөрийн газруудаа манлайлаад энэ одоо хэмнэл оюун ухаанд ялангуяа одоо тендерийн үнэлгээнд дээр энэ системийг нэвтрүүлж байгааг дээрээ давуу тал болж ах шиг байна л да. Та цаашдаа зүгээр амбицлахад ерөн төрөмж төлөвлөрийн газрууд яад энэ тендерийг яг ингэж цахимжуулж хэмнэл оюун ухаанаар шилжүүлэх хэрэгтэй гэж боддیں۔ Мэдээж одоо тухайн одоо аж ахуйн нэгж албан газрыг удирдах байгаа хүн болгоны өөрийнх нь хүсэл сонирхлоос хамаарна л да. Тэгэхээр би бол уурхайчны хөдөлмөр уурхайчин ард түмний бий болгосон баялагийг ингээд хажууд нь бас нэг юм тендерийн хулгай шахаа гэдэг ийм юмтай холиод утгалдуулаад авах сонирхол бол байхгүй. Би уурхайчны хөдөлмөр бол маш хүнд, уурхайчны хөдөлмөр бол үнцэнтэй. Тэгтэл хажууд нь одоо эрдэнтийн шахаа, эрдэнтийн хулгай, тендерийн шахаа гэж ингэж ярьдаг тийм ээ. Тэгээд мэдээж энэ системийг бол одоо түрүүн бас одоо асуулаа тийм ээ. Энийг бол цэвэр монголчууд өөрсдөө гэж хийлээ. Анх удаа энэ тендерийн үнэлгээ гэдэг юмын дээр бол бид нар хэмнэл оюун ухаан ашигласан нь болохоор за яг манай хүмүүс бол энэ програмч хүмүүс хэлж байгаа дэлхийд бол анх удаа ингэж ярьж байлээ. Олон зүйл төр хэмнэл оюун ухаан нэвтэрсэн л дээ. Геолог хайгуулд ялангуяа маш их өргөн нэвтэрсэн. Одоо 90-ад оны үетэй өнөөдрийг харьцуулахад бол одоо аливаа нэгэн ордыг илрүүлэх тэр одоо хүндрэл одоо юу гэдгийг одоо төвөгшил улам нэмэгдсэн. Яагаад гэвэл ойрхон байсан, газрын хэвлэлд ойрхон байсан бүх ордуудыг ашиглаад дуусч байна. Тэгэхээр илүү гүнд болохын тулд хэмнэл оюун ухааныг хэрэгжилж эхэлсэн. Хэмнэл оюун ухаан маш оновчтой, өрөмдөж болох тийм ээ 10 цагаас хамгийн боломжтой зэгийг тодорхойлж чаддаг ч гэдэг юм. Энэ талаасаа бол маш их зардал хэмнэдэг, маш их цаг хугацаа хэмнэдэг ийм одоо систем уул уурхайд орж ирсэн. Яагаад гэвэл одоо аюул ослыг урьдчилан сэргийлэх талаас нь хэмнэл оюун ухааныг хэрэгжилж байна. Тэгэхээр болж өнгөрсөн дэлхийд том хэмжээний катастроф, экологийн тийм одоо аюулуудыг чинь хэмнэл оюун ухаан ашигласан бол ийм хугацаанд нь илрүүлэх боломжтой байж гэсэн тийм модельүүд хүртэл гарч ирсэн байлээ. Тэгэхээр бид нар бол уул уурхай бол өнөөдөр маш олон шинжлэх ухааны яг огтлцол дээр байдаг. Уул уурхайхан илүү их мэдлэгтэй, оюунтай одоо олон шинжлэх ухааныг ингэж давхар судалдаг улсууд байдаг л да. Тэгээ хэмнэл оюун ухаан гэдэг зүйл маань өөрөө болохоор бас миний үндсэн эзэмшсэн мэрэгжилд одоо их ойрхон л да. Би өөрөө маршэ дээр мэрэгжилтэд өргөж бид нар багж технологитой ажиллаж байдаг улсууд, програм хангамжтай ажиллаж байдаг улсууд. Тэгээд төрийн хэмжээний компаниудын захирлууд магадгүй одоо тендер дээр тодорхой хэмжээний одоо ийм одоо сонирхол байх юм бол нэг нэвтрүүлэх сонирхол байхгүй байх болов. Харин өөрийнхөө удирж байгаа энэ одоо хамт олныг аливаа тэр болцсохгүй эрсдлээс сурчсан сэргийлэх ажилчдаа би өнөөдөр дахин хэлсэн. Энэ бол хамгийн түрүүнд манай өөрийн үнэлгээний хороонд ажиллаж байгаа 300 ажилчин зориулж байгаа маа. Тэднийгээ бид нар элдв одоо ашиг сонирхлын тэр эрсдлээс хамгаалж байгаа гэдэг талаас нь их чухал. Нөгөө талаас нь энэ маань болохоор тендерт оролцож байгаа компаниудын ажлыг маш их хөнгөвчлж байгаа гэдэг талаас нь чухал. Гурав дахьт нь болохоор мэдээж бидний аль алийг хянжийдэг, хууль тогтоомжид нийцүүлж үнэлгээ хийж гэнэ үү гэдгийг хянжийдэг төрийн байгууллагууд бас энэ бол маш чухал гэсэн үг. Энэ бол бидний зүгээс бас хийж байгаа нэг алхам. Бид нар улам цаашдаа энэ чиглэл рүү явна. Одоогийн байдлаар бол зөвхөн хэмнэл оюун ухаан дээр суурилахгүйгээр хосолмол байдлаар явуулна гэж байна тийм ээ. За ингээд бойжуулаад яг хизэнээс ерөнхийдөө бас яг хэмнэл оюун ухаан руу бүрэн шилжүүлэх боломжтой гэж харж байгаа юм бол. Ер нь нэг сард анх өнгөрсөн нэг сард бид нар яг явцтай нэг танилцаад тэгээд ер нь их овоо гайгуу тийм уршиг алхсан байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд 6 сар зөмөрөө энэ арга хэмжээг зохион байгуулагч гэдэг бид төлөвлөсөн. 1 сараас хойш бол биднээс төлөвлөөд бүх зүйлээ тодорхой цаг хугацаанд одоо дедлайн одоо амжих гэдэг ингээд хийж эхэлсэн.
Тэгээ байж тал одоо нөгөө сонгуул болох гээд байгаа учраас бол энэ улс төрийн нөхцөл байдалтай холжихгүй гээд бид нар хамгийн гол энэ компанийнхаа хийсэн ажлыг дүгнээд тэгээд альхоор энэ сонгуул Монгол юмнаас өмнө альхоор одоо яг төлөвснийхээ дагуу хийх нэг чухал болсон. Тэгээд одоо бол бид нар төлөвлөж байгаагаар бол 24 оны 12 сард юм уу эсвэл 25 оны 1 сард нөгөө параллел үнэлгээ хийснийхаа дараа параллел үнэлгээгээ одоо бид нар хэдэн хувьтай үнэлж гэнэ гэдгийг бид нар тодорхойлно тэр үед. Тэгээд энэ хэмэл одоо оюун ухаантай энэ виртуал хүн маань болохоор бол хий зэрэг чадамжтай болно гэдгийг бол бид харж байна. Ер нь бол бид нар нэлээд их тийм нааштай тийм юутай байгаа. Одоо оптимист байдлаар харж байгаа. За ерөө бидний төлөвлөгөө бүх зүйл одоо юм болоо гэдэгт бид нар бол дахиад 1 жилийн дараа хэд бол энэ машин бол ер нь маш өндөр түвшинд үнэлдэг болно гэж бид нар бол төлөвлөж харж байгаа. Улирхан бүтээгдэхүүний тухай бирж хуулийг яг тавраа санаачлаад батлаад одоо улсын хурлд зүтгүүлээд те хууль маань хэрэгжиж ижил аль бисаар хэрэгжиж ижил одоо болох гэж байна. Тэгэхээр энэ хуулийн үр дүнд бол улирхан салбарын засаглалын өвдөж тэр ард иргэд очих баялагын өгөөч гэсэн бол нэмэгдээд явж байгаа. Тэрийг бол одоо төрч бай ховч одоо харж явж байна. Хамгийн сүүлд бол Эрдэнэ төлөвлөр тэсэн байж амлаа биржээр арилжаалаа. Тэ эхний арилжаа бол маш амжилттай боллоо. Хоёр дахь арилжаа бол бас яригдаад эхэлсэн байна. Та энэ биржийн хууль дээр одоо өөрийн энэ автор болсон хуулийн хэрэгжилтнэр хэрэг сэтгэл хангамжтай байгаа бай. Би бас нэг ярилцлага дээр хэлжсэн. Манай яам дотор хүртэл энийг бэлэхгүй гэж хэлжсэн хүн байдаг тийм ээ. Том удирлаа тий. Тэгээд хамгийн гол нь энэ хууль бол судалгаа нь бол бүр 2010 оны үеэс хийгдсэн байдгийн. 2013 онд одоо анхны бүрэн хэмжээний судалгаа гарсан байдаг. Тэгээд тэр судалгаа гарахад бол одоохондоо Монгол улсад биржтэй болох тэр дид бүтц байхгүй болоо тийм үү. Урьдч нөхцөл бүрдээгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдгийн. Тэгээд гол нь тэрнээс гадна нэг асуудал нь юу вэ гэвэл энэ хуулийг зөвтгүүлэх тэр улс төрийн лоббигоо дийлдэхгүй байсан юм билээ. Яг энэ хууль үнэхээр одоо хэрэгтэй гэдгийг одоо нэлээд дэд түвшинд энийг хүлээн зөвшөөрөх тийм шаардлагатай байсан юм байна лээ. Би энэ хуулийн одоо хэрэгжүүлэхэд ийм үр дүн гарна гэд тэрийг бол одоо нүүрсний одоо ам үн ганц модны одоо үн хоёрыг харьцуулсан юм тооцоо судалгаа хийгээд үнийн зөрүүг нь гаргаад тээвэрлэлт бүх татварын төлөөд ийм зөрүү гарч ирж байна гэдгийг анх ингээд одоо яриад 2020 оны намар ерөнхийлөгчийг ерөнхий сайд байхад нь за одоогийн ерөнхий сайдыг засгийн газрын эрх газрын дарга байхад нь оруулж танилцуулж байсан. Тэгээд одоо бас ийм одоо үн ингээд хаашааж мэддэхгүй алга болж байна. Ганц модон дээр үн ийм байна. Тэр үед одоо $150 хавцаа байсан санаж байна. Тэгэхдээ ам үн бол $50 хавцаа байсан тийм ээ. Гэтэл энэ хоёрын хооронд тээвэрлэлтэд бол нэг тон дээр зөвхөн $20 зарцуулахар байна. Бүх татвар хураамжаа төлөөхөд дор яа даабалдах боломж байна. Тэгээ одоо бид нар биржээс арах юм бол ийм боломжтой гэдэг. 2021 оны сүүлээр бол одоо биржийн тухай хуулийг бол эцэслэн одоо яг засгийн хуралдаан дээр хэлэлцээд манай кабинет бол одоо энэ хууль бол үнэхээр хэрэгтэй юм аа. Энийг одоо яаралтай их хурлд өргөн барья гэсэн шийдвэрийг 21 оны төгсгөлд гаргаж тэгээд 22 оны 1 сард улсын их хурлын даргад бол өргөн барьж байсан. Тэгээ өргөн бариад энэ аливаа хууль анх гарахад бол нөлөөллийн үнэлгээ хийдэг. Тэгээ тэр хуулийг хэлэлцэх үү, цааш нь явуулах уу, эсвэл буцаах уу гэдгийг шийддэг. Улсын их хурлын байнгын хорооны эхний хуралдаан бас чуулганы одоо их хурлын чуулганы эхний хуралдаанууд их чухал байдаг. Тэгээ эдгээр байнгын хорооны хуралдаан, чуулганы хуралдаанууд дээр бол одоо бас маш олон янзын асуултууд их асуултууд гарч ирсэн тэр үед. Тэгэхээр хуулийн анхны одоо үзэл баримталд гол утга санаа агуулгыг алдагдуулахгүй байх тийм ээ. Тэр их чухал байсан. Яагаад гэвэл хууль өргөн бариад дараа нөгөө хууль маань танигдахгүй болчдөг юм нөхцөл байдал байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд ер нь бол биржийн хуулийн маш их чухал одоо гол тийм шигтгэе болсон залтууд маань болохоор хаачч бол одоо үлдсэн. Нөгөө судалгаа 13 оны судалгаагаар гарсан одоо дид бүтц байхгүй гэдэг зүйлийг төрүүлээд бид нар шийдээд эхэлсэн байсан. Тэр үед бол энэ биржийн хуулийн дид бүтц гэдгийг хүн их анзаараагүй. Тэр нь юу вэ гэвэл Чингэлэг тээврийн терминалыг бид нар 20 оны 12 сард одоо ерөнхийлөгчийг ерөнхий сайд байхад нь засгийн газрын тогтоолыг гаргуулж ирсэн. Шивээ хүрэн дээр анхны Чингэлэг тээврийн терминалыг барих шийдвэр гарч ирсэн. Энэ Чингэлэг тээврийн терминалууд бол биржийн маш чухал дид бүтц болж байна гэдгийг бол олон дахин хэлжсэн л да. Бүтэхгүй штэ гэж хэлжсэн улсуудад бол бид нэр хариу төрүүлээд энэ дид бүтцээ бий болгоцсон. Дээрээс нь манай Монголын арилжааны банкнууд бас клирингийн систем гэж ярьдаг эдгээр зүйлүүд маань их
сайн одоо бэхжсэн байсан. Бас нэг зүйл бол олон улсад төлөөлж шөрөгдсөн лаборатори нь болохоор бол өнөөдөр Эрдэнэ төлөвлөр дээр одоо Лондонгийн металлын биржийн сертификаттай 3 компани байдаг байсан. Alfred Knight гэх мэтийн тийм ээ. Эдгээр зүйлүүдийг бол бид нар бас тухайн үед ярьж ирсэн. За мөн тэр чуулган дээр бас хэлж ирсэн зарим зүйлүүдийг одоо хэлэхэд бол шууд бус ашиг маш их өндөр гарна гэдэг нь бол биднээс тооцоогоор гарч ирсэн байсан. Тэр нь бол нэгдүгürt нүүрсэн дээр одоо асар өндөр ашиг гарнаа, төмөрийн хөдөр дээр ашиг гарнаа гэж бид нар тооцоолж ирсэн. Шууд бус ашиг гэдэг дээр нь бол би валютын ханшийг бас хэлж ирсэн. Яагаад гэвэл эдгээр биржийн худалдаанд оролцогч компаниуд маань бүгдээрээ дэнчингээ манай Монголын арилжааны банкуд дээр байршуулна. Тэгэхээр бол их хэмжээний одоо ийм валют бол Монголын арилжааны банкуд дээр цуглах нь бол ойлгомжтой байсан. Энэ нь бол валютын ханшинд бол маш эерэг таатай нөлөөлнө гэдгийг бол бид нар мэдчихсэн. Яагаад гэвэл арилжааны банкуд бол бүх валютаа Монгол банкнаас худалдаж авдаг. Арилжааны банкнууд өөрийн валютын нөөцтэй болох юм бол Монгол банкны одоо буюу манай одоо валютын нөөц бол одоо тогтмол өсөх нь ойлгомжтой. Та одоо өөрөө Эрдэнэт үйлдвэрийг хариуцаад яг энэ засгийн арилжааг эхлүүллээ те сая те. Одоо ингэ явж болохоор нэг Эрдэнэт төр засгийн арилжааг Монгол улсын засгийн газар ямар ашигт малдмалыг биржээр зарахыг бүрэн эрхэнд шийднэ гэдэг ингээ оролцсон учраас бол засгийн газрын бүрэн эрхэд бол аль ашигт малдмалыг зарах нь нээлттэй. Засгийн газар шийдэх юм бол дараа одоо тийм ашигт малдмал гэж шийдэх нээлттэй оролцсон байсан. Тийм учраас бол бид нар биржээр засгийн бажимлыг заръя гэдэг санаачлагаа бол өнгөрсөн намар бол Эрдэнэт үйлдвэрээ бид өөрсдөө гаргасан ерөнхий сайдад бас захиа бичиж бид нар өөрсдөө биржээр заръя гэдэг асуудлыг ярьсан. Тэгээд яагаад гэвэл надад тэр одоо нөгөө экспортын гэрээгээр хулгай хийдэг гэдэг үг бол одоо маш их таалагдаагүй. Яагаад гэвэл мэдээж яриг одоо тийм юм миний хийж байгаа ажил энэ албан тушаал маань одоо тэрнтэй шууд холбоотой байгаа учраас би тийм юмтай холбогдохыг хүсээгүй учраас би засгийн бажимлаа биржээр заръя гэдэг юмыг бол ерөнхий сайдад гэдэг ерөнхий сайд бол холбогдох бүх шийдвэрүүдийг гаргаж өгсөн. Тэгээ өнөөдөр 2 удаа арилжаа хийлээ. 4 сарын 29-нд эхний арилжаа болсон. 3,000 тонныг борлуулсан. Сая 5 сарын 28-нд 2 дахь арилжааг хийсэн. Бас 3,000 тонныг борлуулсан. Хоёулаа бол амжилттай болж байна. Гэтэ бидний төсөөлж байсан шиг бол олон компаниуд орж ирэхгүй байна. Хамгийн гол нь бол одоо анх бол одоо хятадын хайлуулах үйлдвэрүүд бол маш ихээр орж ирнэ гэж бид нар төлөвлөж байсан. Тэгээ үнийг бол ингэж одоо өрсөлдөх байх гэж бодож байсан. Тэгэхээр энэ хоёр арилжаанд хоёулын дээр нь бол үнэ өрсөлдөөгүй. Анхны дуудлагын үнээр нь бол одоо компаниуд авсан, 2 компани хоёулаа бол трейдер компаниуд авсан байна лээ. Шалтгаан бол өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал байна. Яагаад гэвэл хүмүүс одоо сая бол зэсийн үн одоо ингээд өсөд ийн гэдэг одоо буцаад бууж эхэлж байна тийм ээ. Гадаад зах зээлийн зэсийн нөхцөл байдлаар Эрдэнэт үйлдвэрүүд дэлхийн маш нэр хүндтэй шинжээч нартай хамтран ажилладаг. Тэгээд тэдний хэлж байгаагаар бас одоо хятадын дотоодын боловсруулах үйлдвэрүүд маань өнөөдөр бол нэлээд одоо зэсийн энэ үн ягаад гэвэл TCRC гэж ярьдаг хайлуулах цэвэршүүлэлт зардал ингэж доошоо орсон 0 болсон бор хасгуулсан зүйлүүд хүртэл байдаг ш байгаа шүү дээ. Ийм нөхцөл байдал эдгээр аж ахуйн нэгжүүд мэдээж алдагдaltaй ажиллахгүй. Ийм нөхцөл байдалд эдгээр үйлдвэрүүд бол шууд үйлдвэрлэлээ бууруулж байна. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний лиржийн тухай хуулийг заа ингээд та санаачлаад батлуулаад ингээд ажилласан. За Эрдэнэт үйлдвэрлэлээр өнөөдөр томилогдоод одоо энэ худалдаа авах ажиллагааг бас яг энэ хэмэл оюун ухаан дээр суурилсан систем рүү шилжүүллээ гэдэг. За дээр нь одоо засгийн бажимлаа одоо хуулийн дээр үндэслээд те бас ингээд цахимаар арилж алах юм боломж одоо энэ үйл ажиллагаа нэгдсэн байна гэд олон ажлын үр дүнгууд ингээд харж болж байна л да. За бас нэг ажил нь одоо маш олон жил яригдсан л да. Эрдэнэтийн цагаан тоосны асуудал гэдэг. Ер нь бол салхи гарахаар л нөгөө ингээл Эрдэнэтэд ингээл цагаан тоостыг дээдэдэг гэдэг энэ асуудал маш олон жил ингээд яригдсан. Олон түмний дунд одоо Эрдэнэтийн гол одоо бараг ийм сул тал болж яригддаг тий. Тэгэхээр энэ ажил дээр та ямар одоо бодлого бас барьж ажиллаж байна. Засгийн газрын зүгээс бас энэ дээр нэлээд дэмжлэг үзүүлж шийдвэрүүд гаргах шиг боллоо. Энэ ажил ямар явцтай байвал тий ер нь бол энэ халиваа ийм уулуурхайн компани үйл ажиллагаа дагаад хаягдлын аж ахуй бий болдог. Энэ бол зүй тогтол тийм ээ. За хаягдлын аж ахуй төрүүлж бий болсон гэдгийг бас хэлмээр байна. Түүнээс сая хүмүүсийн амьдарч байгаа орчны хажууд нь хаягдлын аж ахуй бий болгочихоогүй маа гэдгийг бас хэлмээр байгаа юм. Хаягдлын аж ахуйг шилжүүлэх асуудал бол нэг шийдэл мөн байсан. Гэтэ Булган аймагтай энэ асуудал дээр бол одоо нэлээд их одоо олон жил ярилцаад 20 жил ярилцсан байдаг. Хангал сумын нутагт хаягдлын аж ахуйн шин талбай авна гэд шийдэгдэггүй энэ асуудал. Яхарахгүй энэ цагаан тоос бол таагүй аятахгүй нөхцөлийг бий болгодог. Цонхны завсраар орж ирдэг тийм нарийн ширхтэй учраас бол тийм ээ. Тэр нь бол бас их мэдээж яаж бодсон бол тийм одоо хүмүүст бол таалагдах зүйл биш. Тэгээ бид нар бол өнгөрсөн жил ерөөсөө
одоо энэ цагаан тоосны асуудал дээр хоёр чухал шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт бол тийм ээ энэ хавилга өтгөрүүлэх технологи гэж энэ технологи байдаг. Энэ хавилга өтгөрүүлэх технологиг нэвтрүүлэхэд бол энэ цагаан тоосны бууралт бол илт одоо ерөөсө буурах нь бол их ойлгомжтой тодорхой. Ер нь бол хаягдлын сангийн маань нөхцөл байдал биднээс техник аудит хийлгэсэн байдаг. Яг ажил авсны дараахан энийг бол ажлыг хийлгэсэн. Яг бол бас миний өөрийн мэрэгжлийн шууд анхаарал байдаг асуудалтай тогтворчлт, далангийн тогтворчлт гэдэг асуудал бол ийм судалгаа хийж үзэхэд бид нар ATC Williams гэдэг Австралийн одоо маш их олон 400 гаруй аялал аж ахуй дээр ажиллаж үзсэн ийм компаниар техник аудит хийлгэхэд нэг эвгүй дүгнэлт гарсан нь болохоор сүүлийн үед Монгол орны газар нутагт ийм сейсмикийн тийм ээ газар хөдлөлийн юм одоо давтамжууд нэмэгдээд байгаа тийм ээ. Тэгээд газар хөдлөлтийн одоо давтамж нэмэгдэж байгаа юм нөхцөл байдал тодорхой хэмжээний одоо ийм баалтай газар хөдлөлт боллоо гэхэд энэ хаягдлын далан бас сэтрэх магадaltaй юм байна гэсэн асуудлыг бол ярьж ирсэн. Тийм учраас бид нар бол одоо ерөөсөө нэн тэргүнд одоо хэдийгээр эрдэнэ төлөвлөлт өндөр зардалтай тийм ээ. Нэг бол одоо иргэдийг нүүр сууршуулах, үгүй бол хаягдлын далангаа сууршуулах. Одоо нүүх юм хоёр асуудал байна тийм ээ. Тэгээ мэдээж одоо хаягдлын далан шинээр нүүх бол энэ бол өндөр зардалтай ч гэсэн бид бүхэн энийг шийдвэр гаргая гэд. Тэгээ энэ саналыгаа бид бүхэн бол бас энэ Орхон аймгийн удирдлагуудтай, Булган аймгийн удирдлагуудтай ярилцаад тэгээд засгийн газрыг хэрэглэх газар энэ дээр бол онцгой анхаарсан. Тэгээ 3 сарын 20-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар одоо Монгол Улсын засгийн газрын шийдвэр гарч одоо бидний хаягдлын санг дахиад 60-70 жилийн хугацаанд найдвартай хадгалах тэр боломжтой газрыг бол улсын тусгай хэрэгцээнд авч өгсөн. Энэ газар маань болохоор 8,000 га газар 4,000 ойролцоогоор Орхон аймгийн нутагт 4,000 Булган аймгийн нутагт ийм одоо найдвартай газартай болж авсан. Энэ газар нүүлгэснээр бол цагаан тоос бол одоо Орхон аймгийн иргэдээс бол холдоод явчихна. Хоёрдугаар бидний ярьж байгаа хаягдл өтрүүлэх технологи бол энэ бас бол нэлээд одоо шилдэг технологи. Энэ технологиг нэвтрүүлснээр бол биднээс цагаан тоос гэдэг зүйлийг бол мартна гэж одоо би. Одоогийн байдлаар ажил ямар шуурштанд явж байгаа юм бэ? За бид одоо хаягдлын шин сангийнхаа талбайд геологийн судалгаа, хөдөлгөөжүүлэлтийн судалгаануудыг бол хийчихсэн. Мэдээж аливаа нэгэн газар урт удаан хугацааны бүтээн байгуулалтын ажлыг хийхэд тэр доор нь юу байна вэ гэдгийг бид нар заашгүй мэдэх хэрэгтэй байдаг. Ялангуяа Эрдэнэтийн одоо энэ овоо ордын стратегийн хил хязгаарын хүрээнд дотор байгаа учраас магадгүй одоо ирээдүйд их хэмжээний одоо эдийн засгийн хувьд үр ашигтай нөөцийн дээр байгуулчих юм биш үстэй гэсэн асуудал бол бас их чухал байдаг тийм ээ. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд энэ хөдөлгөөжүүлэлтийн судалгаагаа хийсэн. Тэгээ гидрогеологийн, инженер геологийн судалгаануудаа хийсэн. За техник эдийн засгийн үндэслэл бол маш амжилттай яваад үндсэндээ бол дуусах тийшээ хандж байгаа. Наривчсан зураг төслөгийн ажлуудыг явж байна. Бид нар үндсэндээ бол нэг 2028 он гэхэд одоо бол өдөрхөн юу авах вэ? 3-4 жилийн дараа бол энэ хаягдл хураах сангаа бол ер нь бол бүтээн байгуулалтын ажлаа бол энэ дуусгах гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. Сая ачи техтэй холбоотой асуудал нэлээд бас өндөр авлаа. Тэрнээс гадна яг энэ Эрдэнэтийг түшиглээд ачи техс Эрдэнийн хувь Эрдэнэ гэдэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Ачи тех компани 34%-ийг одоо Эрдэнэ үйлдвэр шилжүүлэх процессыг ямар үе шаттай өрнөж байна? Танаас бол ажлын хэсэг гаргасан байсан. Та энэ дээр мэдээлэл өгөөч. 22 оны 9 сард энэ ажлыг авснаас хойш бол Эрдэнийн компани одоогоор Эрдэнэт үйлдвэр 25% эзэмшдэг. Эрдэнэ компани би 25%, 34% болгоно гэдгийг бол одоо анхны уулзалтаараа мэдэгдсэн. За ачи техт компани 34% авна гэдгийг бол мэдэгдсэн. За Зис Эрдэнэ хувьд одоо бол энэ ч сая туршилтын ажил нь дуусаад одоо үйлдвэрлэл эхэлж байгаа компанид бас 34% авна гэдэг асуудлыг бол бас ингээд ярьсан байсан, хэлсэн байсан, мэдэгдсэн байсан тийм ээ. Тэгэхээр энэ дөр бол би тууштай явнаа гэдгийг хэлж байсан. Ер нь бол ачи техт компани Зис Эрдэнэ компани хооронд бол тоглоомоо дөрмөл одоо өөрчлөлтсөн асуудал шүү дээ. Түүнээс анханасаа бол уг нь бол Эрдэнэт үйлдвэрт 34%-ийг өгнө, үн төлбөрийг өгнө гэдэг асуудлыг ярьж байж зөвшөөрсөн байдаг. Эрдэнэт үйлдвэр 34%-ийг Эрдэнэт үйлдвэрт өгнө гэж зөвшөөрсөн байдаг. Ингээд тоглоомын явцад тоглоомынхоо дөрмийг өөрчлөх бол энэ бол болдоггүй шүү дээ тийм ээ. Энэ бол юунд төрөгдөг үлээ тийм ээ. Тэгээд гинтхэн 2015 онд бол энэ хоёулаа ачи техт болон Зис Эрдэнэ бол 34% биш ээ. Борлуулалтын орлогоос өгнөө, бүтээн байгуулалтын ажил дууссныхаа дараа өгнөө гэдэг энэ аль болохоор зайлсхийгээд эхэлсэн байдаг тийм ээ. Мэдээж эрэг одоо бол 34%-ийг Эрдэнэт үйлдвэр анханасаа эзэмшээд ингэж явсан бол ямар ч асуудал байхгүй. Тийм ээ. Тийм учраас эдгээрээс болж одоо энэ
засгийн газрын уралдаанд иймэрхүү шийдвэр гарах хүртлээр тийм үйл ажиллагааг зогсоох гэдэг шийдвэрийг бол одоо засгийн газраас гаргасан шүү дээ. Тэгэхээр Эрдэнэ төвлөрөө байгуулагдсан ажлын хэсэг бол үндсэндээ 2 чиглэлийн үйл ажиллагаа бол одоо хэрэгжүүлэх юм үүрэг хүлээсэн. Нэгдүгээрт нь болохоор бол одоо энэ архитект компани одоогийн явуулж байгаа үйл ажиллагаа тэр дотроо одоо овоолыг ашиглуулах гэрээ, газрыг одоо хязгаарлагдал одоо эрхтээр ашиглуулах гэрээ, ус ашиглуулах гэрээ гэдгийг бол Эрдэнэ төвлөр байгуулсан байдаг. Эдгээр бүх гэрээнүүдэд зогсоосон. Нөгөө талаасаа бол одоо Булган сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанитай болохоор цахилгаан одоо бас ашиглах гэрээ хийсэн байдаг. Нэгэнт төрөөс үзүүлж байгаа үйлчлэх авчраас бол энийг бол бас зогсоох үүргийг бол одоо эрчим хүчний сайд болон Булган сэлэнгийн одоо цахилгаан түгээх сүлжээ компанид бас үүрэг даалгавар өгсөн. Энэ бүх үйл ажиллагааг бид нар зогсоосон. Одоо бол 2 дахь заалт буюу өнгөрсөн хугацааны ногдол ашгийг нөхөн төлөвлөх гэдэг асуудал бол одоо иргэдэд явж байна. Энэ нөгөө улс төр биш яг зүй ёсны тоглоомын дүрмэн л өөрөө ийм байсан байна гэдгийг бол таны ярианаас бол бас авлаалдаа нэмж. Хамгийн анх 34% өгнөө. Тэгээ одоо бид нар энэ хөрөнгө оруулалтаа хийнэ л гэсэн байдгийг. Бүх гэрээнүүдийг би бүх гэрээнүүдийг анхааралтай үзсэн. За тэгээд одоо бол дараа нь гэмтхэн 2015 онд бол энэ хоёр компанид оюутнуудын холбоотой шийдвэр гаргахдаа бол 34% гэдэг нь байхгүй болсон байдаг. Тэгэхээр Эрдэнэ төвлөр бол 34% л авъя гэж байгаа. Тийм л зүйлийг ярьдаг. Энэтэй холбоотой асуудал маргаан үүссэн. Түүнээс хэрвээ анхаасаа ярьсныхаа дагуу байсан бол ямар нэгэн тийм асуудал ерөөсөө байхгүй. Олон нийтийн зүгээс нэг ийм асуулт байгаа гэдэг л да. Тэртээ түрүү хаягдал овоолгыг хувийн хвшлийн өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд ингэ ашиглаж байгаа юм чинь яагаад болдгоо юм бэ? Хувийн хвшлийн эрх ашгийг тэ хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна ч гэдэг юм уу? Шүүмжлүүд байдаг л та. Тэгэхээр архитект компани, Эрдэнэ компани хоёрын хоорондын ялгаа нь яг юу байгаа юм бэ? Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг за юм компани нэг нь хувьцаа тодорхой хэмжээний ашгийг Эрдэнэ төвлөрт өгчин ч гэдэг юм уу те? Энэ талаас нь та бас ойлголт өгч. Эрдэнэ компани бол 1994 онд байгуулагдаад 1997 оноос хойш бол энэ овоолгыг ашиглаж эхэлсэн байдаг. Тэгээд Эрдэнэ төвлөр бол 25% эзэмшдэг. Тэгээд өнөөдрийн хүртэл хугацаанд Эрдэнэ компани бол Эрдэнэ төвлөрийн тийм охин компани статустайгаар 25%-ийг одоо Эрдэнэ төвлөрт эзэмшүүлээд ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компанийн хувьд бол одоо жишээ нь бүх овоолгоо худалдаж авсан байдаг. Бүх овоолго гэж хэлэх юм хөдрийг одоо жишээ нь 17 сая гаруй тонн хөдрийг бол Эрдэнэ төвлөрөөс худалдаж авсан байдаг. Овоолгоо худалдаж аваад дээрэс нь Эрдэнэ төвлөр 25%-ийг эзэмшүүлсэн. Энэ 25% эзэмшүүлсэн ногдол ашигтаа энэ хугацаанд нийтдээ 32.8 сая долларыг Эрдэнэ төвлөрт өгсөн байна. Ногдол ашиг 32.8 сая доллар шүү. Гэтэл одоо тэгэд яг архитект компани бол 34%-ийг эзэмшүүлнэ гэдэг ингэж эхэлж явж байгаа сүүлдээ одоо борлуулалтын орлогоос 0.5 дараа нь 1 дараа нь 1.5 дараа нь 2 гэдэг нэг жилээр ингэж яваад ингээ явсан хугацаанд ашиглаж яхад нь хажуудалд нь одоо яг Эрдэнэ компани параллел яг 8 жилийн хугацаанд хамтарч ингээд яг зэрэг үйл ажиллагаа явуулсан байдаг. Бид нар энийг харьцуулж үзсэн. Тэгээ харьцуулж үзэхэд бол Эрдэнэ компани 1 тонн цэвэр зэсийг үйлдвэрлэх болгондоо Эрдэнэ төвлөрт бол $706 одоо ашгийг өгсөн байдаг, төлбөрийг төлсөн байдаг. Гэтэл архитект компани бол 1 тонн цэвэр зэсийг одоо үйлдвэрлэхдээ Эрдэнэ төвлөрт бол $112 одоо нөгөө тэгэхээр бараг 6 гаруй дахин одоо баг юм ашиг өгсөн байдаг. Эдгээр хувийн хвшлэл харин анх ярьсан тохирсныхаа дагуу өгөх ёстой юм өгөөч гэдгийг л ярьж байгаа болохоос биш. Хувийн хвшлийг бол ямар нэгэн байдлаар одоо хавчиж байгаа, гадуурхаж байгаа тийм асуудал бол хэрхэвч биш. Эдгээр компаниуд маань өөрсдөө харин хэлсэн ярьсандаа л байх ёстой байдаг. Одоо засгийн баяжмлаа ерөнхийдөө экспортлж байна. Дараагийн шатны үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй гэдэг. Үйлдвэр технологийн паркийн тухай асуудал бас л маш олон жил яригдчихэж байгаа тийм. Тэгэхээр таны бас нэг хамгийн сүүлд төгсөн ярилцлагаас анзаарч байхад ямар ч хэлсэн хайлуулах үйлдвэрээ нэг зөв чигийг нь олоод ямар ч хэлсэн энийг л нэг ашиглалтанд оруулна гэсэн ийм гол бодлого бас бариад ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байсан. Үйлдвэр технологийн парк маань ганц Эрдэнэ төвлөр их биш. Энэ нийт өнгө төмөрлөгийн салбартаа хэрэгтэй тийм үйлдвэр технологийн парк юм байна. Яагаад тэгэхээр хайлуулах үйлдвэрийн өөрийнх нь өгөөжийн дотоод норм их бага байдгийг. Эрдэнэ төвлөр их төр бол бүр бага. Яагаад гэвэл Эрдэнэ төвлөр дагах тэр алт мөнгөний агуулга их багтай. Оюутлага бол одоо шинэ алтны өндөр агуулгатай, мөнгөний өндөр агуулгатай байдаг. Гэтэл Эрдэнэ төвлөр ийм өндөр биш. Тэгэхээр
үндсэндээ гол одоо юугаа зардлаа нөхөх өдрөө гол бүтээгдэхүүн болохоор мэдээж зис тийм ээ, катодын зис. Тэгээд молибденаас бид нар дахиад баяжуулах үйлдвэр барина, хажууд нь бас молибдены баяжмлыг одоо боловсруулах үйлдвэр барина тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийг бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэр буюу төрийн өмчийн компанийн дэд бүтцийг хийгээд энэ хувийн хвшлийнхнээ давж гарч чадахгүй байгаа энэ барьерийг давуулаад өгчих юм бол цаана бол маш олон төрлийн ийм үйлдвэрлэлүүд бий болох тийм боломжтой юм байна. 124 мянган тонн гэж зарим дэм дээр 125-аас бас яваад байдаг. Мянган тонн катодын зисийг хайлуулах үйлдвэр маань гарах тийм одоо техник эдийн засгийн үндэслэлийн тооцоотой юм л да. Тэгэхээр энэ катодын зисээрээ болохоор бол өнөөдөр жишээ нь Эрдэнэт үйлдвэр одоо үйлдвэрийн оролцоотой энэ хоёр техник эдийн засгийн үндэслэл дахиад боловсруулагдсан. Дараагийн шатны үйл бид нар Т-зүгээр төрүүлээд хийгээ яваад шүү дээ. Яагаад гэвэл инженерүүд учраас бол Т-зүгээр зураг төслөгөөр юу гэж эхэлдэггүй тийм ээ. Тэгэхээр бид нар бол тийм юм төрүүлээд хийгээ явж байгаа. Манай мэдээж сайлуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл бол 2019 онд хилцэгдээд 2022 онд дахиж хилцэгдээд хоёулын дээр нь дэмжигдсэн. Гол асуудал бол бид нар нөгөө элементийн хөхрийнхаа үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр тодгол хийгээ яваад идэг. Тэгээд одоо бол биднээс дахиад тодгол оруулах гэж байгаа. Одоо үндсэндээ бол нэлээд одоо эцсийн гэж хэлж болохоор тодголыг бид нар оруулах гэж байна. Тэгэхээр үүнтэйгээ параллел биднээс дараагийн шатныхаа үйлдвэрлэлийн тэр нь болохоор зис нано нонтог гэж байгаа. Мөн зис утас кабелийн ийм хоёр Т-зүг бас боловсруулад энэ техникийн зөвлөлөөр хилцүүлээд Эрдэнэт үйлдвэрийн техникийн зөвлөлөөр хилцүүлээд дэмжигдээд засваруудыг хийгээд тэгээ одоо Эрдэнэс Монгол төргүүлчихсэн байж байгаа. Эрдэнэс Монгол дээр одоо 4 сар төргүүлсэн. Ер нь эндээс гарангуут нь бид нэр эрд цэвлэгийн мэргэжлийн зөв төргүүлнэ. Тэгэхээр хамгийн гол зүйл нь юу вэ гэвэл Эрдэнэт үйлдвэр энэ төрийн өмчийн үйлдвэрийн газар бол энэ дэд бүтцүүдийг бий болгоод тэгээд одоо энэ тэр анхан шатны одоо боловсруулалт хийгдээд гарч ирж байгаа катодын зисийг гаргаад өгчих юм бол энэ бол дараагийн тэр одоо бүх хувийн хвшлийнханд ч гэсэн нээлттэй. Би дахин хэлье. Энэ үйлдвэр технологийн парк ганц төрийн өмчийнх биш юм аа. Тэгэхээр бол одоо энэ чинь ажлын байр бий болно. Тэнцээ ажилтаа орлоготой Монгол хүн бий болно тийм ээ. Дундаж давхар тэнд бий болно. Өнөөдөр одоо нөгөө дэд бүтцийн ажлууд нэлээд урагштай байна уу? Одоо авто зам төмөр замын ажил ерөнхийдөө ер нь дуусах тийшээгээ хандаж байна тийм ээ. Цахилгаан нь яах юм? Юмаа биднээс яаж томдохорж аваачих зам нь байгаа мó? Тэгээ төмөр зам, авто зам гэдэг бүх зүйлийг ингээ асуудаг тийм ээ. Тэгээд түүхий эдээ хэр холоос тээвэрлэх юм. Энэ бүх зүйлүүдийг ухаалаг усад асуудаг байхгүй да. Тэгэхээр манайхан ч бол ерөөсөө тэр дэд бүтцийг барихгүйгээр дээдлийнх нь үйлдвэрийг л яриад дээдэрлийнх нь төслийг л ингээд сухавчлаад яваад байдаг. Энэ асуудлаа шийдсэний дараа сая шийдээд ингээд явж гэнэ гэдгсэн чинь одоо маш их газрууд сонирхож байна. Канадад тэр танилцуулсан юмны дагуу өнөөдрийн байдлаар лав 3 компани бол бидэнтэй ирээд нууцлалын гэрээ байгуулад одоо бүр Арабын том хөрөнгө оруулалтын маш том сангийнхан ирж уулзсан. Нууцлалын гэрээ байгуулсан, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. Мэдээж манайхтай олон жилийн туршлагын гэрээтэй Samsung одоо корпорацийн бас энэ түрүү одоо асууж байсан тийм ээ. Бас нууцлалын гэрээ байгуулсан. Samsung-т бол бид нар бол одоо 31 дэх жилдээ хамтарч ажиллаж байна. Тэгээ Samsung-т бол одоо би бол уулз холгондоо хилдэг зүйл бол үйлдвэр технологийн паркын төслийг сонирхдгийг энэ хүмүүс бол тийм мэдээж одоо сонирхдаг. Тэгээд Эрдэнэт үйлдвэр Монгол улс бол ингээд түүхэн эдийн нийлүүлэгч орн байх болоо тийм сонирхолгүй байгаа. Бид нар мэдээж энэ одоо алхмаа бол давж гарч ийн шүү. Та нар анхаараарай. Бид цаашдаа хамтын ажиллагаа үргэлжлүүлэх юм бол бид нар өөр төвшөнд үргэлжлүүлнэ. Түүнээс бол одоо та бүгдийн одоо хувьд нэг баяжмал нийлүүлдэг ийм компани хэвээрээ байх сонирхолгүй байна гэдгийг бол олон удаа илэрхийлсэн. Бид нар бол маш их анхааралтай энийг их сайн боловсруулдаг. Ер нь бол бас одоо энэ Японууд, Солонгосууд бол наана одоо ингээд ийм чимээгөө ингээд сонсчод байгаад байгаа юм шиг цаагаараа маш их судалдаг, маш их тооцоо хийдэг юм байлээ. Та хаврын мод тариалтай үеэр очиж модод ярьсан байсан, зургийг харсан. Тэгээд Эрдэнэт үйлдвэр бол 2031 он гэхэд одоо 100 сая мод тарина гэд том амлалт өгөөд яг энэ үндэсний хөдөлгөөн тэрбум мод хөдөлгөөнд бол хамгийн түрүүд нэгдээд ороод ингээд маш том одоо төслүүд зэрэг эхлүүлээ явж байгаа. Тэгэхээр энэ тэрбум мод дээр одоо ухдаг уурхаагаас гадна ургадаг одоо уурхайг бас бий болгож байгаа гэж харж байгаа. Энэ ажил яг ямар хүү шаттай явж байна. 2023-24 онд яг ямар төвчл гаргахаар зорж байгаа вэ? Нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс тэрбум мод гэж одоо анх ингэж амлаж яхад бол их тэрбум гэдэг бол их тийм хол тоо сонсогдож байсан. Яг үнэндээ бол тийм ээ. Гэтэл одоо ерөнхийлөгчийн санаачлахыг бол одоо өнөөдөр дэлхийн хэд хэдэн том улсууд дуурайж штэ одоо Франц одоо дуурайлаа тийм ээ, Канада дуурайлаа, Эмиратууд бас одоо дахиад бас Эмиратууд бүр 50 одоо 50 тэрбум мод гэж бүр тэгсэн байлээ. Аргач гомдоо модгүй газар шүү дээ тийм ээ.
За тэгэхээр энийг бол одоо Монголд бол уулархан компаниуд бол мэдээж хамгийн дөрөнд бол одоо дэмжиж хамгийн дөрөнд бол одоо санаачлагтай одоо анхны одоо бол одоо амлалтуудыг авч эхэлсэн байгаа. Эрдэнэ төлөвлөр бол одоо хамгийн дөрөнд шинжлэх ухааны академитайгаа биологийн хүрээлэнтэй хамтраад дээрэс нь дэлхий дээр одоо энэ 100 сая модыг энэ одоо жишээ нь 2031 он хүртэл барьж чад жилд одоо 10 сая мод тарих юм байна. Энийг тарих тийм чадамжтай боломжтой компаниуд би хаагур байдаг юм бэ гэд дэлхийн оюуны өмчийн одоо юунаас байгууллагаас эхлээд ингээд судалж, сургалж, асууж, хайж эхэлсэн байдаг. Тэгээд дэлхий дээр одоо үндсэндээ бол нэг юм 5 компани байдаг юм байна. Яг ийм хэмжээний мод тарих одоо гэдэг одоо судалсан байгаа. Тэгээд ер нь ихэнхдээ нь очиж үзсэн. Тэгээд хамгийн түрүүнд бол одоо мод тарихад юу хэрэгтэй байдаг юм бэ гэдэг нэг номерт бол мод тарих эрүүл саруул тийм ээ одоо боож хурах боломжтой тийм гэмтэг үүр хэрэгтэй байдаг юм байна. Хоёрдугаарт энэ үрээ одоо ингээд боожуулах тэр одоо тэжээллэг тэр одоо орчин хөрс хэрэгтэй байдаг юм байна тийм ээ. Гуравдугаарт одоо ингээд энийг бас ингээд чинь үйлдвэрлэлийн аргаар л одоо ингээд хэвлэх гэж штэ. Гуравдугаарт энийг одоо ингээд 3 жилийн одоо 1 жилд ч юм уу урдан одоо ургасах инкубатор гэж хэлж болох тэр одоо асаргаа сувилгаа гэж хэлж болохоор тийм ээ модны үрийг тийм одоо автомат хүлэмж бас хэрэгтэй байт юм байна. Хүлэмж гэхээр хүмүүс зүгээр одоо нэг юм төсөөлөд байдаг. Энэ бол бүр юм айхтар том үйлдвэр. Модыг үйлдвэрж байгаа үйлдвэр байгаа юм. Тэгэхээр оюун генетик нөөцийн төвтэй болцсон, хөрсний инновац биотехнологийн төвтэй болчихсон. Одоо маа тэр хөрсний төв дээргээд баахан чиг улаануудыг маш олон юм контейнерт одоо яг ингээд үржүүлээд тийм ээ. Хөрсөн чинь маш их чухал байдаг юм байл та энэ чинь. Иймэрхүү зүйлүүдийг одоо бий болгож байна. Одоо гуравт хамгийн гол чухал зүйл нь бол нөгөө автомат хүлэмж тийм ээ. Тэгэхээр манайх бол одоо энэ Булган аймгийн Хангал сумын нутагт одоо манай тэр хялгантын ойролцоо бол тийм 110 га газрыг авсан байж байгаа. Тэрний бол нэг 10 га орчимд нь болохоор бол 10 гаруй гад нь болохоор манай энэ модыг одоо үржүүлэх тийм ээ үйлдвэрлэх энэ автомат хүлэмж гэж яриад байгаа. Энэ нөгөө эрүүл саруул ургах чадвартай гэмтүүгөө үрийг нөгөө нэг одоо ийм хөрснийхөө орчин дотор ингээд ийм ботхтой ийм юмнуудыг ерөөсөө одоо 3 настай мод шиг юм 1 жилийн дотор ингээд ийм ургуулад одоо энийг бол үйлдвэрлээд байгаа. Жилд бол 12 сая гэдэг гэж байгаа. Энэ тэрбум мод төсөл бол манай энэ Эрдэнэ төлөвлөр шиг Эрдэнэ шиг юм улс дамжсан, хил дамжсан худалдаа хийдэг, олон улсын төвшөнд худалдаа хийдэг ийм компанид бол энэ бол үндсэндээ авралын од болсон гэж би хэлмээр байна. Авралын од шүү. Яагаад гэхээр бол өнөөдөр энэ дэлхийд дахинд карбоны маш одоо тийм хатуу бодлого явагдаж байна. Киотогийн протокол гэж байдаг. Парисын хилцээр гэж байдаг. Эдгээр одоо бичиг баримтууд дээр дэлхийн одоо ерөөсөө ихэнх улс орнууд нэгдээд тэрэн дээр бол хүлэмжийн хийгээ үе шаттайгаар бууруулна гэдэг ингээд тохирчихсон. Тэгэхгүй бол одоо дэлхийн хүн ам маань одоо 8 тэрбум удахгүй 9 удахгүй 10 тэрбум болно. Дэлхийн маань ганцхан тийм ээ. Дэлхийн энэ хүмүүсийн хэрэглээ асар өндөр хурдтай явагдаж байна тийм ээ. Хүнсний болон одоо тэгээд эдэлж хэрэглэх хөмсөд зүүх улам одоо тансаг хэрэглээтэй болж байгаа хүмүүс тийм ээ. Энэ бүгдийг чинь анхахын тулд дэлхийн маань одоо маш хэцүү байдалд орж байна тийм ээ. Тэгэхээр бол одоо өсөөгөө том улсууд манлайлаад одоо ийм одоо хатуу бодлого дотор бүх улсуудаа өсөөгөө одоо тэр нэгдэж агсах шаардлагатай болж байгаа. Энэ мод тарих энэ одоо ерөнхийлөгчийн санаачлал бол нэг талаасаа бол хит хитэн туулаа зэрэг бодчихж байгаа юм л да. Нэг талаасаа бид нар чөлжилтийг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Тийм ээ. Хоёрдугаарт бид нэр одоо энэ нэг цагаан тоос гэж одоо шар тоос гэж ярьдаг. Хятад руу, Японд руу, Солонгос руу одоо бүр Америкийн баруун эрэг хүрдэг гэж ярьдаг. Энэ чиглэлээр бид нараас авч арга хэмжээ одоо нэгдэж байна. Тийм ээ. Дэлхийн дулаар л тийм ээ. За тэгэл ярих юм бол цаашлаад одоо маш их олон тийм дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тийм ээ одоо Киотогийн протокол, Парисын хилцээрээр Монгол улс ч гэсэндээ нэгдсэн байж. Биднээс энэ хөлөөсөө үүргээ биелүүлж байна. Тэгээ хамгийн гол нь Эрдэнэ төлөвлөр өөрсдөө эдийн засгийн өрсөлдөх чадвараа энэ мод тарьж бид нар одоо аварч хамгаалах тийм боломж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бидэнд одоо маш их цаг үе олсон тийм зөв одоо арга хэмжээ болсон гэдгийг бас хэлмээр байгаа юм. Таны ажлын өглөөд ер нь яаж эхлэх вэ? Өдөр болгон өөр байх уу эсвэл яг тогтсон нэг даваа гарагт бол өглөөний шуурхаа, өдрөглөлийн шуурхаа гэд болдог тий. Ер нь бол миний яг ажлын цагийг манай үйлдвэрийн доор суудаг жижигрүүд маш сайн мэднэ. Би өдөр болгон орой 10 цаг хүртэл одоо энэ дээр өрөө суудаг. Энэ бол одоо бүр за манай яамныхан ч мэддэг те. Ер нь бол би өдөр болгон тэгж суудаг. Яг гэвэл хэмжээний цаас мэдээлэлтэй байхгүй бол болдоггүй энэ ажил. Би одоо цээжний пангаар яриад иж болдгоо. Тэгэхээр иймэрхүү карбоны эмэгч байдаг юм уу? Эсвэл байгаль орчны бүх зүйлийг уншиж
сайлуулах үйлдвэрч байдаг юм уу энэ бүгдийг мэдчих хэрэгтэй байдаг. Дээрээс нь маш олон хэмжээний цаас шийдвэр гаргах цаасууд байдаг. Тийм учраас бол өглөө бол мэдээж босоод тэгээд 8 цагаас манай шуурхай эхэлдэг. 8 цагаас шуурхай эхлээд шуурхай явуулна. Тэгээд л одоо танилцах шийдвэр гаргах бичгээр юмтууд. Тэгээд орой дандаа илүү цагаар сууж байж одоо энэ цаасад дуустдаг. Хагас бүтэн сайдар тансагладаг нь бол би хагас бүтэн сайдар нэг 9 цаг хүртэл унтдаг. Тэгээд 12 цаг гэхэд дахиад ажил дээр ирдэг. Энэ бол одоо миний сүүлийн нэлээд хэдэн жилийн яг өдөр тутмын хуваар бол ийм байдаг. Манай өдний жижигрүүд маш сайн мэднэ. Хамгийн сүүлд тэрийг гардаг. Хүмүүс бол Эрдэнэ үйлдвэрийн дарга гэхлээр одоо захирал гэхлээр бас одоо 5 дахьтай гэдэг юм. Нөгөө талаас харахаар маш өндөр ачаалттай ажиллаж байна гэдэг. Тэгэхээр нэг асуулт байгаа нь болохоор одоо сүүлд хувийн хэмжил дээр хүний нөөц асуудал маш том проблем асуудал үүсч байгаа. Хүн асууж байна. Сайн инженер байна уу? Сайн ажилтан байна уу? А үүнтэй адилхан одоо Эрдэнэ үйлдвэр дээр хүний нөөц асуудлыг ямар байдгийг танад орохыг одоо хүсдэг хүмүүс нь ямар байдгийг яг та гэдгийн зорж байгаа тэр нөгөө ажлын байран дээр тэнцэх инженер улаан салбарын хүмүүс нь хэр олдцтой байгаа юм. Танахыг зорж ирэхтэй оюутлахаар явждаг ч юм уу тийм байна уу? Өнөөдөр хүний мэдлэг чадвараас гадна хүний сэтгэл гэдэг зүйлийг бол их нэг номерт авч үздэг болсон. Би юу хэлэх гэж байгааг бол хүн үлдэрээ гэсэн сэтгэлтэй одоо усууж байгаа худаг руугаа нулимхгүй гэж ярьдаг да тийм ээ. Тэгэхээр бол одоо мэдлэгтэй чадвартай байхаас гадна бас одоо үлдэрийнхаа эрх ашгийг нэг номерт тавьдаг, хувийн эрх шаардлыг хойш нь тавьдаг тийм байх бол өнөөгийн инженер техникийн ажилтнуудын хувьд бол энэ үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын хувьд бол их чухал одоо тийм үзүүлэлт гэж үздэг. Хувийн хвшил дээр бол энийг бол нэг номерт авч үздэг. Би Эрдэнэтийн одоо хүний нөөц бол чадварлаг харин одоо ерөнхий сайдын зүгээс засгийн газрын эрхлэх газрын зүгээс ер нь бол одоо би анх одоо ажил томилогдтойгоо гуйж байсан тэр зүйл бол одоо битгий бас гаднаас хүмүүсийг их шахаач гэдэг зүйлийг хэлж байсан. Одоо ёстой энэ тал дээр бол одоо манай энэ одоогийн засгийн газрын одоо энэ хүмүүс бол ёстой энэ дээр бол хэлсэн үгэнтэй хүрж байгаа гэж хэлж болно. Би сүүлийн үед томилгоо дандаа дотроосоо олон жил ажиллаж байгаа хүмүүсээс мэрит зарчмаар дэвшүүлж ингэж тавьж байгаа. Энэ бол одоо ажил хийж байгаа улсуудад маш их сайхан байдаг. Чи ингэж хичээгээд ажиллаад байх чинь дээр чинь чиний ярьж байгаа юмыг ойлгохгүй, мэдрэгчгүй хүнийг авчраа тавьчихаар хүн бол ингээд хоёр гараа унжуулдаг тийм ээ, санаагаар ундаг, итгэлэн төрхөө болдог тийм ээ. Сая улсын хурлаар үндэсний балийн сангийн хууль батлагдлаа. Энэ хууль бол одоо балигтай эзэн Монгол гэдэг эрхлэгчийн санаачлал болоод ер нь Монгол улсын бүх иргэдэд тэр баялагын хуваарлт шудраг байдлаар очих юм байна гэсэн хүлээлтийг бий болголоо тийм. Тэгэхээр таны садаар ялж байгаа үед бас энэ балигын сангийн хуулийн асуудал яригадаад ажлын хэсэг байгуулагдаад явж байсан. Тэр энэ дээр та өөрөө одоо ямар итгэл өнөмжлөлтэй байгаа. Энэ хууль цаашаа зөв засаглалттай илүү өрөөгчтэй байлгахын тулд юун дээр бид нэрс анхаарах хэрэгтэй вэ? Үндэсний балигын сангийн тухай хуулийг улсын хурлд өргөн барьсан шүү дээ би. Энэ үндэсний балигын сангийн тухай хууль дээр манай дэд сайд одоо Хотгон шарын Бат найрамдал бол энэ дээр бол маш их цаг хугацааг өнгөрөөж маш их судалгаа хийж голож одоо ажлын хэсгээ ахаж ажилласан. Мэдээж одоо бүх зарчмын асуудлуудыг бол одоо бид нар хамт ингээ ярьж одоо яам дээр ярьдаг байсан. Манай Бат найрамдал дэд сайд бол одоо энэ хуулийн төслийг бол одоо голчлоо нэлээд их одоо чухал одоо судалгааны үндсэн дээр энэ концепцийг бол одоо бид нар бүрдүүлж бас одоо юугаар засгийн газраар хилцүүлээд улсын хурлд өргөн барьсан шүү дээ. Энэ хуулийн хүрээнд өргөн барьсан хамгийн том өөрчлөлт юу вэ гэвэл Эрдэнэс Монголын бүтэц бүрэлдэх үе. Эрдэнэс Монголыг энэ үндэсний балигын сангийн тухай хууль дотор бид нар Эрдэнэс Монгол компани бол ийм байх ёстой, өнөөгийн байгаа энэ байх ёстой гэдэг одоо концепцийг оруулж ирж тэрний дагуу өнөөдөр Эрдэнэс Монгол бий болсон. Тэр хуулийн бол гол нэг зүйл нь энэ байсан. Эрдэнэс Монгол бол өнөөдөр илүү ам орох ёстой. Эрдэнэс Монгол бол дотроо группийн зарчмаар BHP, Billiton яг юм байдаг. Rio Tinto яг юм байдаг. Mitsubishi яг юм байдаг. Энэ бүх зарчмыг бид нар хараад 20 оны 9 сард анх ерөнхий сайдад танилцуулж ирсэн шүү дээ. Одоо энэ бүтцийг зурж тэгээ одоо 200 тэр үед 216 төөзийн гишүүн байна. Энэ бол одоо арай хэтэрч байна гэж тийм ээ. Тийм. Тэгэд одоо тэр хөгжлийн сан байж Эрдэнэс Монгол байна хөгжлийн сан болж тэг хамгийн гол зүйл нь бол өнөөдөр мэдээж одоо амнат гэдэг зүйл бол энэ язгуур одоо үний эрхтэй холбоотой асуудал учраас амнатын бол ашиглалтын нөөц ашиглалтын төлбөр роялти гэдэг зүйлийг бол энэ бол цэвэр одоо энэ иргэдийн одоо яг тэр ирээдүйн сангаар дамжаад бид нар бол иргэдийн одоо энэ орон сууц одоо боловсрол, эрүүл мэнд одоо тэгэл ипотек энэ бүх зүйл явах хэрэгтэй юм байна гэдгийг бол тэр нь ирээдүйн сантаа үйсэн байсан. Хөгжлийн сан бол
төрийн эмчийн энэ уулуурхайн компаниуд бол амнаа хөгжлийн санал ямар ч амнаад орохгүй. Амнаад бүрэн одоо нэрэгдрүү ингэж явна. Харин хөгжлийн сан бол төрийн эмчийн энэ компаниуд, Эрдэнэс Монголын энэ компаниудыг бүгдийг ашигтай ажиллуулж иж ногдол ашгаараа хөрөнгө оруулалт хөгжлийнхаа энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсэн юм концепцтэй явсан юм. Тэгэхгүй бол хөгжлийн сан маань амнаад аваад эхлэх юм бол тасалдахгүй юм мөнгө уурсахад зүгээр сууж ирсэн ч гэсэн мөнгө орж ирэл гэсэн үг. Амнаад бол тийм шүү дээ, тийм ээ. Ашигаас биш борлуулалтаас авдаг учраас. Тэр хөгжлийн сан бол одоо бас нэг дараагийн одоо Эрдэнэс Монгол шиг юм хийдэггүй юм. Тэр үеийн Эрдэнэс Монгол шиг гэж би одоогийнх биш. Тийм юм болчих гээд байсан учраас бол бид нар бол хамгийн гол нь бол энэ хөгжлийн сан бол компаниудыг ашигтай ажиллуулж иж ногдол ашгаар нь энэ бүх хөгжлийнхөө хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсэн юм концепцтэй байсан юм. Саяны өргөн барьсан хуулийн дээр бол нөгөө тэр иргэдэд хүрэх зүйлийг бүр илүү тодорхой болгож өгсөн. Тэр нь бол одоо яг хуримтлын сан гэдэг одоо зүйлээр дамжуулаад тэр орон сууц, боловсрол тийм ээ, эрүүл мэнд гэдэг зүйлийг бол энийг илүү тоо ойлгож өгсөн. Гэхдээ одоо бидний хуулийн хамгийн гол үзэл баримтал нь бол хөгжлийн сан байсан. Тэгээ хөгжлийн санд бол энэ дотор явахаар бол оруулсан. Миний хувьд бол одоо энд бол иргэдэд энэ байгалийн баялаг хүрэх хамгийн гол нь уулуурхайн салбарыг, геологи уулуурхайг бол одоо энэ иргэд зөвөр ойлгох нь бол их чухал. Тэгэхээр одоо бол ингээд энэ концепц хэрэгжиж ирснээр одоо Монгол Улсын засгийн газар 2020-24 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэсний баялагын сан, ялангуяа уулуурхайн үнд үйлдвэрээс сайдын хувьд миний оруулсан хөтөлбөр дээр одоо хамгийн сүүлд нь үндэсний баялагын сангийг одоо ингэж оруулсан байдаг. Энэ маань ингэж хэрэгжиж байгаад би бол хувьдаа их баяртай байгаа. Нэр томны хувьд ч гэсэн нөгөө бүтгэгч баялагын сан гэдэг үсэн чинь сая бол үндэсний баялагын сан гэдэг яваар орж ирэхлээр чинь бас нөгөө ингээд их зүгээр юм байна да. Ер нь подкастаа төгсвөл би танаас нэг л асуулт асуумаар нь ерөнхийдөө оролцогчдоос асуудгийн. Инженер мэргэжлийн яг юу сайхан юм бэ? Инженер мэргэжлийн одоо таны хувьд яг үнц нь яг юу бэ? Яагаад инженер мэргэжил гэдэг зүйл байх ёстой юм гэдэг юм уу те? Бахархал яг юу вэ? Инженер хүмүүс бол бүх зүйлийг бол тооцоо судалгаан дээр үзэлдэг. Инженерүүд бол дандаа эхэлж одоо хэмжиж үздэг. Эхэлж одоо барьж үздэг тийм ээ. Тэгээд тооцоо судалгаа хийж ээж тэгээд дараагийн халахмыг хийдэг тийм ээ. Инженерүүд илүү тийм одоо бэлгдэх боломжтой тийм шийдлүүдийг гаргаж ирж байдаг. Тэгээд би бол маркшедер гэдэг мэргэжилтэй. Уулын инженер маркшедер гэдэг мэргэжлийг бол одоо Оросын холбооны улсад эзэмшсэн. Би мэргэжлийн өөрхөн мэргэжилтээр илүү ярмаар байна л да. Тэгэхээр маркшедер мэргэжил бол өнөөдөр уулуурхайн салбарт бол маркшедерийг бол одоо штурман гэж ярьдаг. Тийм ээ. Зүгчийг тодорхойлогч гэсэн үг шүү дээ, тийм ээ. Штурман одоо гэж ярьдаг. За нөгөө талаас одоо Оросын холбооны улсад бол одоо уулын прокурор гэж ярьдаг маршедер улсуудыг, тийм ээ. За бас одоо манайхан бол одоо геолог маршедер хоёрыг бол уулуурхайн нүд чих гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Нэг нь нүд, нэг нь чих байх нь, тийм ээ. Тэр юм чухал. Дээрэс нь маршедер хүн бол уулын ажлыг бол одоо хаанаас эхлүүлэх вэ? Аль цэгээс эхлүүлэх вэ? Хаашаа аль градусаар, ямар өнцгөр, ямар налуугаар хэдийн хэмжээтэй ухах уу? Хаан зогсох уу? Хаан баруун тишээ ирэхгүй, хаан зүүн тишээ ирэхгүй. Бүх чиг зүг чигийг зааж өгдөг. Одоо ийм ерөөсөө одоо чиглүүлэгч юм тийм ээ. Тэгэхээр мэргэжлэр бол үнэхээр бахарх сэтгэл төрдөг. Тэгээд манай энэ мэргэжил бол одоо Герман улсад үүссэн юм мэргэжил. Марк Шеден Кунст гэж одоо юм германаар бол хэл хязгаар тогтоох урлаг гэсэн утгатай үг байдаг. Энэ бол тийм ээ. Дээр үед бол тэгж үүссэн байх нь шүү дээ, тийм ээ. Хэл хязгаар тогтоодог. Тэгээ бүх юмыг одоо илүү стратеги байдаг инженер хүмүүс бол инженер хүмүүс эрсдлийг маш сайн мэдэрдэг. Ялангуяа манай мэргэжил бол хийхээс өмнө хэд дахин тооц хийснийхаа дараа дахиад өөрийгөө шалгах гэдэг юм зарчимтай. Тэгээд хоёр маршедер сууж хат биенийхээ юмыг зөрүүлээд ингээд шалгадаг. Тэгэхээр маршедер хүний хийж байгаа амьдралын алхам энэ бүх юм болгон бол маш нарийн өргөлж одоо ингээд хэмжигдсэн, нягтлцсан. Тэгээд тийм байж идэг. Өнөөдрийн биднээсээ энэ одоо амьдралд бидний сууж байгаа орон гэр тийм ээ. Тэгээ одоо эдэлж хэрглэж байгаа энэ гар утас, үзэж байгаа зурагт, телевиз одоо унж байгаа машин гэд бүх зүйл бол энэ уулуурхайн салбаргүй бол аль нь ч байхгүй юм шүү дээ энэ чинь. Тэгээд хүмүүс бол уулуурхайг эсэргүүцэд байдаг хэрнээ хэрэглээ нь болохоор бол бий яваад байдаг. Тэгээд энэ бүх зүйлийг бол энэ уулуурхай гэдэг зүйлгүйгээр геолог гэдэг зүйлгүйгээр хизээч одоо байхгүй. Тэгээд их инээдтэй нь юу гэвэл хүн төрлөختний амьдралын түүх чи өөрөө нэг геолог уулуурхайн түүх байдаг шүү дээ. Ерөөсөө. За та маш их баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй мэдээлэл тусна таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Нөгөө нэг далд фронтын бааtruуд гэдэг шиг аль хор тийм одоо
ингийн сайхан ажиллаа хийгээ явж байгаа тийм одоо сайхан улсуудыг олоныг оруулаарай гэж та бүгдтэй хэлмээр байна. Насаараа одоо манай сайхан салбарт ингээд ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа маш олон одоо чимээгүй тийм даруухан олон инженерүүд байгаа. За баярлалаа. За уул уурхай мөрөгөж сэдвэд подкаст өндөрлж байна. Энэ удаагийн дугаарт Эрдэнэ төлөвлөр төрөмж төлөвлөрийн газрын ерөнхий захирал Яндан оролцлоо. Тэгэхээр манай энэ удаагийн дугаарт зочин сэтгүүлчээр уул уурхай майнинг цахим хуудсын редактор Баяр Тогтоох хөтлөн хамтран ажиллалаа. Дараагийн дугаар хүртэл эргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй.